За өнөөдөр энэ агарын бохирдлын дэд хорондын ажлын хэсгийнхний мэдээлэлд баярлалаа. Тэгээ нэг хоёр асуулт байна. Нэгдүгüрт энэ жилийн тухайд энэ Улаанбаатар хотын агарын бохирдол бол өмнөх үеийнхээс бол мэдээж илт одоо бохир байгаад байна. Тэгээ энэ дээр одоо зүгээр энэ агарын кульминац одоо энэ нэг юм тогтворжил байгаад байгаа болов уу гэдээ харахтай зэрэг тийм бол байхгүй байгаа. Цагуур орчин шинжилгээний газраас гаргаж байгаа мэдээллийг харахаар. Тэгээ энэ хоёрдугаарт энэ гэр хорооллоор байгаа иргэдээс их юу ирэх юм аа. Одоо санал гомдол асуулт ирэх юм аа. Энэ хөхрөн их байгаад байгаа мó, юу нэх байгаад байгаа юм те. Энэ олонний дунд нэг юм яриа яваад байна шүү дээ те. Дотор муухай өргөж जैन, өвдөж जैन, толгой эргэж जैन, удахаар гэдэг. Ялангуяа энэ дайр их баян уушгүй тэр аваар явж байгаа хүмүүсээс тийм асуултуудыг ирэх юм. Тэгээ энд та нар нэг тодорхой хариулт өгөөч. Энэ жилийн авж байгаа мэдлэнгийн одоо хөхрөн өмнөх оныхоос хэр байна? Чигшил нь ямар байгаад байна? За энэ дотор нь агуулгадж байгаа одоо өнгөрсөн оныхтой харьцуулахад энэ нийслэлийн агарын бохирдлын хэмжээ хэдэн хувиар өсөөд байна? Тэрүүн бол одоо энэ Улс цагуур орчны шинжилгээний газраас энэ Батбол даргын хариулж байгаагаар хэлж байгаагаар бол галлагааны эрчим их өндөр байна гэдэг. Батбол даргын хэлж байгаагаар бол галлагааны эрчим өндөр байна гэдэг шиг байна. Тэгээ энийг нь одоо яаж хэмжиж та нар гаргаад байна. За эцэст нь тэгээд энэ агарын бохирдолд орж байгаа энэ саяын мэдээллүүдээ та бүхэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бас нэг ийм хэмжигдэхүүнээр хэмжигдгэн ийм байгаа, ийм нөхцөл байдалтай байна гэсэн нэг юм харьцуулсан мэдээллүүдийг өгөөд байвал бас зүгээр байна шүү. За асуултыг ойлголоо. Зарим нэг зүйлийг тодруулж хэлье. Энэ агарын бохирдлын агуулмжийн хувьд энэ бидний хэмжиж байгаа 24 цагаар тасралтгүй мониторинг хийж байгаа 6 үзүүлэлтээс ер нь энэ хөхрлөг хийнээс бусад 5 үзүүлэлт бол өнгөрсөн жилийнхаа төвшөнд за PM мүүдийн тоосон цоруудын хувьд бол өнгөрсөн жилээс бага зэрэг буурсан ийм үзүүлэлт харагдаж байгаа. Өнгөрсөн жилийнхаа мөн үетэй харьцуулахад за хөхрлөгийн хувьд бол өнгөрсөн жилээс ахиу ийм төвшин ажиглагдсан. Энэ ялангуяа өнгөрсөн 7 хоногийн хувьд бол энэ хөхрлөгийн агуулмж бол өнгөрсөн жилийнхаа мөн үеийн хэмжилтийн мэдээнээс өндөр байгаа. Ахиу ийм үзүүлэлт гарсан. Энэ бол үнэ. Тэгээд энэ хөхрлөгийн агуулмжид бид нар гол тайлбар хийж байгаа юм юу байна вэ гэхээр зэрэг энэ жилийн миний түрүүний ярьж байгаа яриа бол яг галлага одоо энэ хэрэглээгийн эрчим хүчнийхээ хэрэглээг сайжруулсан түвшээр авч байгаа хэрэглээ маань энэ дархлаа 20 цайрын үед улсууд өдөржин гэртээ байгаа учраас энэ үед одоо тэр галлагааны хугацаа уртсах энэ мэтэр өөрөөр галлагааны эрчим нэмэгдсэн байж болзошгүй гэсэн ийм нэгдүгээр дүн байгаа. Хоёрдугаар гол миний энэ дээр тайлбарлах шинж ухааны үүднээс тайлбарлах юм юу байна вэ гэхээр зэрэг энэ жил агарын бохирдлын тухайн орон нутгийн агуулмжид нөлөөлдөг цагуурын хүчин зүйл бол инверсийн давхарга гэж агаар мандлын давхарга байдаг. Энэ инверсийн давхарга бол агаар мандал байгаа бидний их үүсвэрээс ялгарсан агаар бохирдуулагчийн ялгарлын сарнилыг хязгаарлаж идэг ийм цагуурын хүчин зүйл. Энэ бол Улаанбаатар хотын хувьд бол маш өндөр ажиглагддаг ийм хүчин зүйлээ. Инверсийн давхаргын эрчим бол энэ жил өмнөх жилээс арай ахиу байна. Тэгээд энэ маань өөрөөр хэлбэл агаарт биднээс ялгараад гарсан энэ ялгар маань байгалийнхаа хүчин зүйлээр сарнидаг. Энэ сарнилын процессыг хязгаарлаж өгдөг ийм давхарга байгаа юм. Энэ давхарга маань Улаанбаатарт хамгийн тод илэрдэг. Энэ жил бол энэ эрчмийнхээ хувьд бол Улаанбаатар хотын агаарт гарсан ялгарлын бохирдлыг байгалийн хүчин зүйлээр сарних сарнилыг ихээхэн хязгаарлаж байгаа ийм нөхцөл байдал байгаа. Нөгөө талдаа энэ инверсийн давхарга яагаад үүсдэг юм бэ гэхээр гадрын газар орчимд бол хүүтэн агарын массын суулт өгдөг. Энэ хүүтэн агарын массын суултан дотор бол бидний агаар бохирдуулагч гэж байгаа нэр агаар бохирдуулагч хиймэн өтгөрөх, тогтун байх ингээд эндээ ийм процесс явагддаг учраас яг одоо бидний амьсгалах орчин буюу газрын гадаргаас 2 км орчмын орон зайд одоо бидний гэр хорооллын утаа, за уурын зохиноос ялгарсан утаа бол хоримтлагдах, төвлөрөх ийм цагуурын нөхцөл байдал энэ жил эрчимтэй байгаа. Ингээд байгалийнхаа замаар сарнидаг, сарнилын хүчин зүйлийг хязгаарлаад хэвтэй чиглэлдээ, босоо чиглэлдээ энэ агаар мандлын хөдөлгөөн хязгаарлагдаад энэ тогтун ийм нөхцөл байдал үүсдэг. Ийм цаг үе энэ жилийн 11, 12 сарын өмнөх үеүүдэд ажиглагдж байна. Энэ бол
Энэ үзэгдэл бол өвлийн улиралдаа бол Монгол улсад бол 80-аас 90% нь өвлийн улирлын хоногудад энэ процесс ажиглагддаг учраас бид нэр ялгарлаан бууруулах асуудлаар л бодолцох ёстой. Ялгарл хэдий чинээ багасна, тэдний чинээ агарын бохирдлын маань хэмжээ буурах ийм боломж байдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналт. За. За сайн байцгаана уу, та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын тухайд бол 5-7 түвш компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түвшнээс бол сар болгон дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулдаг байгаа. 2020 оны тухайд нийтдээ 40 дээж авч 29 улсын байцаагчийн дүгнэлтийг гарган хүргүүлсэн байгаа. За дээжний лабораторийн шинжилгээний дүнгээр бол дундад чиглэлийн агуулмж бол стандарт хэмжээ бол 10 байх хэвээр 10-аас бага байгаа. Үнэлэхийн хэмжээ бол мөн стандарт хэмжээндээ байгаа. Дэгдмэхийн бодисын хэмжээ бол мөн стандартаас бага хэмжээндээ байгаа. Хөхрийн агуулмж бол 1 байх хэвээр. Нэгээс бол заримдаа бол нэгтэй тэнцүү, заримдаа бол ихэнхдээ бол нэг 0.85-аас 0.99 хавцаа ч юм уу те. Стандарт хэмжээндээ бол хөхрийн агуулмж бол стандарт хэмжээндээ байгаа. Мөн элчилгийн тухайд бол 6200 орчим, мөн 6400-500 орчим хэмжээнд байгаа. Ботөхийн хувьд бол 95, 96, за 89-өөс бол дээш ботөхийн агуулмжтай байгаа. Лабораторийн шинжилгээнд мөн мэдлэнгийг одоо лабораторийн шинжилгээнд хамруулсан байгаа. Мөн барьцалдуулагчаас дээж авчаас лабораторийн шинжилгээнд бол тухай бүр хамруулад явж байгаа. Шинжилгээний дүнгээр бол ер нь бол стандартын шаардлага хангаж байгаа. Хөхрийн агуулмж ч гэсэн стандартын шаардлагыг бол хангаж байгаа. Агаар орчны бохирдол бууруулах үндэсний хорооноос одоо өнөөдөр мэдээлэл хийж манай дэд хорон дээр танилцуулгаас нь баярлалаа. Тэгээ нэг 2 чиглэлийн одоо санал байна. Нэгдүгээрт бол энэ Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр энэ 14-өөс 20-ны хооронд ингээд 2019 оны 12 сарын 14-өөс 20, 2020 оны 12 сарын 14-өөс 20 тэгээд нэг юм мэдээлэл гаргаад байгаа. Саяхан тэн дээр юу хэлж байгаа вэ гэхээр үндсэндээ хөхөрлөг хийн зөвшөөрөгдсөн стандарт бол 51 м3, мкг м3 гэж байгаа юм тийм ээ. За зөвшөөрөгдсөн хэмжээнээс 4-5 дахин их байна гэсэн мэдээллийг нийтэд өгсөн. Одоо саяын та бүгдийн өгж байгаа мэдээлэл дээрээс ингээ харахаар стандартын хэмжээнд байгаа гэдэг. Тэгэхээр энэ төрийн байгууллагууд бодвол энэ Монголын үндэсний олон нийтийн радио телевиз та бүгдээс мэдээлэл авж байгаа л энэ олон түмэнд өгж байгаа л доо. Тэгээ одоо энэ улсын хурлын дэд хороонд өгж байгаа мэдээлэл чинь үнэн байх уу? Эсвэл одоо үндэсний олон нийтийн радио телевизэд өгж байгаа мэдээлэл чинь үнэн байх уу гэдэг ингээд одоо жирийн одоо иргэд битгий хэл одоо хамгийн өндөр хэмжээний мэдээллийг авж байгаа их хурлын гишүүд ирж байгаа мэдээлэл чинь нэг юм зөрүүтэй байгаа байхгүй. Тийм учраас энэ асуудлаа нэг олон нийтэд дэлгэрэнгүй сайхан ойлгуулаа гэж хэлээд байгаа юм. Тэр энэ дээр та бүхэн анхаараач. Тэгээ одоо энэ олон нийтэд энэ мэдээллийг нь өгөөд үнэхээр одоо энэ өндөр байгаа бол өндөр байгаа гэдгийг нь хэлээд бас эрүүл мэндэ хамгаалахын тулд одоо эрүүл мэндэд өгөх хор нөлөө нь юу вэ гэдгийг нь нийтэд ойлгомжтой хэлээд тэгээ энэ дээр ямар гарах хэмжээ хувь хүн иргэн авч болохын за бид бас ямар арга хэмжээ авахын гэдэг энэ чиглэлээ биднэрт одоо зөвлөмжөө өгөө. Төр засгийн зүгээс за бас энэ иргэд өөрсдөө авах арга хэмжээг нь ойлгуулах хэрэгтэй байгаа. Энэ мэдээллийн их үүсвэрийн тухай асуудал шүү. Эн чинь их олон юмны их үүсвэр болно. За хоёрдугаар асуудал бол энэ үндэсний хороо нэртэй энэ одоо бүтц байгаад байгаа. Үндэсний хороо гэдэг чинь үндсэндээ улс орныг төрчихт нь хамарна. Сая одоо манай Гамбол гишүүн бас тодорхой хэлж байна. Юу гэхээр одоо аймгийн төвүүдэд бол Улаанбаатар хоттой бас бол хүнд нөхцөл байдал орцсон байгаа. Хогны асуудал за энэ агаарын бохирдлын асуудал байж байгаа. Тэгэхээр энэ агаарын бохирдолтой холбоотой асуудал дээр бол Цоомонго давсан хүн амтаа Дархуул аймаг байж байна. Орхон аймаг байж байна. Тэгэл одоо энэ бусад Монголын бох аймгийн төвүүд бол үндсэндээ агаарын бохирдлын асуудал бол хүндэрж штэ. Монгол Улсын засгийн газараас авсан одоо энэ Улаанбаатар хотод шахмал түвш хэрэглүүлэхийн шийдвэрийн хүрээнд за мөн одоо саяхан одоо засгийн газараас гарсан энэ хэрэглээний одоо суур цахилгаан дулааны үнийг тэглэхтэй холбоотой асуудлуудаас үүсэж үндсэндээ
энэ маш зөв шийдвэрүүдийн хүрээнд бид нар бол одоо энэ агаарын бохирдол уршны одоо энэ асуудлыг бол нэлээд сайн бууруулсан явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ туршлагыг орон нутгуудад хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг хаанаас нь эхлэх юм бэ гэдээ асуусан шүү дээ. Энэ төлөвлөгөөг энэ үндэсний хороо дараачийн хуралдаан дээр бид нар танилцуулаа. За хэдэн онд тэр аймаг тийм ажил хийгдэнэ. Энийний тулд одоо манай төр хороо, за одоо энэ байнгын хороо, их хурлын гишүүд ийм дээр анхаарч ажиллаа. Засгийн газартаа энэ дээр ярилцаа гэдэг ийм чиглэлийг бол та нар биднэрт өгөх ёстой. Тэгээ энэ чиглэлээрээ бол одоо та нарын зөвлөмжөө мэдээлэлээ биднэрт гаргаж өгвөл одоо сайн байна. Ингээд одоо та бүгдийн ажилд амжилт хүсье. Баярлалаа.